За, сайн бацгаана уу? Ойр лайв хийж амжсангүй. Тэгээд нэг постууд бол их сайн оруулж байгаа. Постууд бол бас хандлт их өндөр байгаа. Энэ үзэж байгаа хүмүүс, үзэж байгаа хүмүүс дараа үзэж байгаа бүх хүмүүсийн тухайн цаг үеийн мэндийг хүргэе. Хэд хэдэн сэдвүүдээр бас хүмүүстэй ярилцъя гэдэг өнөөдрийн лайвыг эхлүүлэх гэж байна. За, пацнахаас орчтой. Жохон бэлтгэл хий. Миний дуу хэрэг бол дуу юм ах бол. За, ерөнхийдөө нэг сая Америкийн нэгдсэн улсад Вашингтон хотноо сая дэлхийн эрхчлөө арчлагчдын чуулга уулзалт боллоо. Болж өнгөрлөө. Тэгээд Монголын арчсан намын дарга одоо шинээр томилогдоод удааг байгаа. Даргынхаа албан тушаалыг аваад үндэсний бодлогын хорооны хурлаа хийгээд арчсан намын их хурлаа хийгээд дээд шүүх рүү арчсан намын дүрм бол одоо явцсан байгаа одоогийн байдлаар. За тэгээд энэ хугацаанд за баярлалаа бүжээ. Энэ хугацаанд арчсан нам бас гадаад тийшээ нэлээдгүй их анхаарал тавьж байгааг сайн зүйл болж байгаа. Тэр нь болохоор Өмнөд Солонгос улс руу Өмнөд Солонгос улсын арчсан намтай холбоо харилцаад хотоосон. За Герман явж байна, Америкт явж байна. За мэдээж энд бол зөвхөн дарга яваад байгаа биш. Энэ ажлын албаныхан бүхэлдээ явж байгаа. Өнөөдөр яагаад энэ яриагаар ингэ эхэлж байгаа юм бэ гэхээр нэг оюу толгойн нээлттэй сонсгол эхэлж штэ. Өчтөр. Өнөөдрөөс ингэ үргэлжилж байгаа. За би яг энэ нээлттэй сонсголыг болохгүйтэй холбогдуулаад биш. Сая энэ арчсан намын их хурл болж байгаатай холбогдуулаад Монгол улсын дөрөвдөх ерөнхийлөгч Захиргийн Элбэгдөржийн зурагтай ингээ постууд оруулсан. Хүмүүс айгүй хандлт их маш өндөртэй байгаа. Маш их хүмүүс орсон хаасан. За тийм дотор бол ер нь нийт хандлтын юм бол нэг 70 орчим хувь эерэг байгаа л да. За мэдээж комментуудыг харах юм бол сөрөг өгнө гэж харагдахаар байгаа. Гэхдээ нийт хандлтуудаас бол одоо метагаас гаргаж иж байгаа судалгааг нь тооцоолтуудыг харахад 70-аас дээш хувь нь бол эерэг байгаа. Тэгээ Монголд бол эрүүлэр тэгээ орчлон хорвоо ертөнцийг хаддаг, төсөөлдөг, альваг эргэцүүлж боддог, тунгаадаг хүмүүс бол байгаа. Олон байгаа тэр нь их байгаа. Одоо коммент дээр бичиж байгаа тэр хүмүүсийн дийлэнхтэр нь бас ингээд анализ хийгээд задлаад бас харлаа. Тэгээ бид нар чинь сонгуулаар сайн санаж байгаа үстэй тийм. Тэгээ яг тэр жишгээр л байлаа л дээ. Яг гадаадаас хэн мэддэхгүй баахан троол хаягнууд орж ирээд шин шидээр дайс тормжлж байгаа үзэгдлүүд бол байна лээ. Тэр бол нэг чухал биш. Тэр дайрж дормжлох хүмүүстэй дайрж дормжлоод бах 5 хандаг бол тэгээд бах 5 хангаар байж л байна ч. Яг хоо бид чи арчсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ тийм ээ. Арчсан нийгэмд бол хүн үг үзэл бодлоо илэрхийлэх бол их чөлөөтэй. Тэр арчсан нийгэмд бол одоо эсрэг тесрэг үзэл баримталтай эсрэг тесрэг ойлголттой хүмүүс мөн зэрэгчэд оршиж болдог, хамт амьдарч болдог боломжтой. Тэгэхээр хэрвээ коммунист нийгэмд амьдарч байсан бол өөр үзэл баримталтай хүмүүсийг бүгдийг цаацлаа шүү дээ. Шоронд явуулна, шонд өлгөн, дойж тэгээ цаачлаад байхгүй болох чинь. Арчсан нийгэмд бол энэ бол боломжтой зүйл. Эсрэг үзэл бодолтой байлаа гэдээ таныг цаацлахгүй. Таныг ямар нэгэн байдлаар шоронд хийхгүй, хийж болохгүй. Тэр тохиолдлыг би бас өөрөө хичнээн эсрэг байсан ч гэсэн би тэрийг эсэргүүцнэ. Хууль бусаар хүний альва нэг эрхчлөөнд хууль бусаар халдах юм бол би
энийг бол эсэргүүцэн тэр байж болохгүй. За тэгээ юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр тэр нөгөө хараагаад байгаа элбэгдэрж идэг хүн маань өнөөдөр Монголын нийгэмд болж байгаа өнөөдрийн хүн болгоны анхаарлыг татж байгаа болохоо нээлттэй сонсголын хуулийг өргөн барьсан. Хамгийн ихний чинь тэрийг сана. Өнөөдөр одоо хэрэгжилж штэ. Нээлттэй сонсгол. За яг хөө энэ одоо ингээд өмнө нүүрсний хулгай, хөгжлийн банкны хулгай гэдэг нээлттэй сонсголууд болсон. Тэгвэл яг төдийлөн бас нэг сайхан нээлттэй сонсголын хэмжээнд бол очиж чадаагүй байгаа. Тэгвэл цаашдаа хөгжин сайжрна. Тэгэхээр хараагаад байгаа элбэгдэж идэг хүн бол Монгол улсын хэмжээнд авилгал албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг ер нь бол хязгаарладаг, авилгалыг бууруулах тийм цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн цорын ганц хүн. Одоогоор тэр хүнийг давсан хэмжээний авилгалын гэмт хэрэгтээ тэмцэх, албан тушаалын гэмт хэрэгтээ тэмцэх энэ хуулийн төслүүдийг бодлогын түвшинд өргөн барьсан хүн одоогоор хараахан байхгүй байна. Харамсалтай нь сүүлийн 10 орчим жилийн хугацаа 2016 оноос эхлээд тий Монгол улсад авилгалын гэмт хэрэгтнийг өөгшүүлдэг, хамгаалдаг, хаацалдаг хууль эрх зүйн орчнуудыг энэ өнөөдрийн эрх баригч нар ухсарсан шүү дээ. Тэгээ үр дүнд нь юу болсон гэхлээр 40 сая төгрөгөөр торгуулад шагнуулаа гардаг байсан. Тэгээ үйлдэл дээр сая доллар бариад үйлдэл дээр өчтөчнөө хулгай дээрэмд холбогдоод үйлдэл дээр авилгалын албан тушаалын гэмт хэрэгтүүд орооцолсон хүмүүс энэ ялаас сулардаг болсон. 40 сая төгрөгөөр торгуулж байгаа нь бол яг өмнөдөө шагнал шүү дээ. Тэгээ энэ хуулийг бий болгожээж эдгээр Монгол улсын нийгмийг устгаж байгаа. Тэгээ энэ манай бүжээ бичиж байгаа үнэн. Шилэн дансны хууль, ил тодын хууль, нээлттэй сонсголын хууль, нээлттэй хилцүүлгийн хууль, иргэний нээлттэй танхим, иргэний боловсролын төвүүд гэдэг. Дандаа иргэний нийгэмд энэ нийгэмд шүү дээ. Тэгээ иргэн нь яаж хүчтэй байдаг вэ гэдэг суурь хуулиудыг энэ элбэгдэрж гэдэг хүн тий энэ хамгийн ихээр хараагаад гэж бодоод байгаа. Үгүй яг өндөө бол энийг бол харааж байгаа хэсэгхэн бүлэг хүмүүс байгаа. Зохион байгуулалтайгаа. Тэгэхээр ийм хуулиудыг өргөн барьж исэн хүн өөрөө авилгалтай холбогдногоо бодглохоор логикийн алдаатай байгаа. Тэрийг сайн ойлгох хэрэгтэй. Ямар хүн төрийн албанд орох вэ? Ямар шалгуураар орох вэ? Төрийн албанд орсон хүн ямар үүрэг хүлээх вэ? Тэр хүн өөрийнхөө хөрөнгө оруулалгаа гэр бүлийнхээ ойр дотны хамаарал бүхэн хүмүүсийнхээ хөрөнгө оруулалгыг яаж мэдүүлэх вэ гэдэг бүгднийг нь хуульчилсан. Энэний хүчинд бол бас тодорхой түвшинд тухайн үед Монгол улсын авилгал дэлхийн түвшинд ингээ буураад орж ирж ирсэн. Одоо бол 120 руу гараа авчихсан. 70 байраар 74 байраар ухсан байна тэр цагийн үеэс хойш. Тэр хэмжээгээр Монгол улсад их мэдлэг хомигдчихэдэг л да. Тэгээ яг энийг ингээд тоочод ярих юм бол асар их юм ярина. Энэ бол тусдаа ярих маш чухал сэдв мөн. Тэгээ би одоо дахиад энэ дээр өнөөдрийн сэдвээр энэ Монголыг хорлогчдын тухай ингээд гарчиг тавьсан байгаа. Хэн хорлоод байгаа юм бэ? Энэ ер нь яагаад хорлоод байгаа юм бэ? Яах гээд хорлоод байгаа юм бэ? Монголыг хорлосны төлөө энэ хинд ашигтай байгаад байна гэдгийг бид нар одоо олон талаас харах хэрэгтэй. Ер нь 2009 оноос эхлээд тэгээ 2009 онд тэр оюутлогын гэрээд зурагцсанаас хойш Монголд нэг үзэгдэл болсон байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг үзэн ядах энэ аврах том давлгаа ихсэн Монголд. Тэр давлгаагаар болохоор бид нар дэлхийн ертөнцийн энэ соёл хүн төрөлхтний арчлал эрхчлээний улс орнуудын бүх хөрөнгө оруулалтыг үзэн ядсан. Муусан Америкууд, муусан шарууд, муусан фашистууд юу ч гэдэг нэ тий. Эдгээр бол одоо хамгийн аимшигтай хүмүүс гэдэг тийм сурталхуулгыг явуулсан. За сайн санах юм бол Монголд одоо нэг долларын эрх мэдлийн тухлаараа ярьдаг. Долларын дарангууллыг ингэж говьлон ярьдаг нэг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэр Монсоникийн баяр хүү гэдэг тий. За тэрнтэй зэрэгцээд энэ хэд хэдэн хүмүүс хэд хэдэн номод орчуулсан байдаг. Долларын эзний тухай, Рочвилдийн гэрүүлийн тухай тий. Тэгэхээр энэ хүн төрөлхтний чинь ашиглаж байгаа эдийн засаг нийгмийн эрхчлэн дээр нээлттэй нийгмийг хөгжүүлж байгаа хэдэн мянган ном байгаа. Энэ номнуудыг зохион байгуулалттайгаар одоо тухайн Оросын КГБ-гийн санаачлагаар санхүүжилтээр ингээ хэвлэгдээд нийтлэлд гаргасан гэдгийг мэддэг болчихсон. Тэгээ тэр номоор одоо хорвоо ертөнцийг таниулдаг, ойлгодог, хувь дайны онолыг түгээдэг ийм схем гарсны үндсэн дээр Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтыг үзэн ядах хавтгаас үзэгдэл явуулсан.
Тэрний хор гайгаар нь бол одоо Монголд хятадаас өөр бараг хөрөнгө оруулалт өгч үлдсэнгүй шүү дээ. Одоо цорын ганц үлдсэн байгаа чи оюу толгой. Тэгээ оюу толгой 2010 оноос эхлээд Монгол тайгуулын ажлуудаа хийгээд энэ бүтээн байгуулалтаа хийгээж явж байхдаа 2024 оны байдлаар шүү. Одоо 2025 он дуусах чинь. 24 оны байдлаар Монгол улсад 5.3 тэрбум долларын татвар төлчихсөн байна. Аль хэдийнэ. Тийм ээ. Нийт хөрөнгө оруулалтын дээр нь одоо нэг 11 тэрбум долларын нэг өр зээлмэл гэл ингээл бөө хэрүүл болоод байгаа. Гэтэ тэрийг яг нарийн ойлгож байгаа хүмүүс ч байхгүй. Яг өндөө өдөр бат наримтч дандаа худлаа ярьдаг. Бат наримтлын үгээр одоо үг хийгээд тэрнгөөр ингээд дүгнэлт сэгнжээвэл бас их харамсалтай. Гэхдээ оюу толгой болон Rio Tinto-гийн хөрөнгө оруулалтууд үйл ажиллагааны зардлууд, тайлангууд, борлуулалтын орлого мэдээллүүд бүгдээрээ олон улсын нээлттэй зах зээл дээр ил тод байдгийг. Тийм болохоор тэр нээлттэй мэдээлэлээс нь үзэж харуул илүү их үнэнд ойрхон болно. Тэгээ оюу толгой ингээ өрөө өгөөж нь ингээд хойшлчлоо гэж яриад байгаа. Тэгээ тэр баяр цогт ярьж байгаа яриа дотор бас хэд хэдэн удаа тэр дурддагдаад өнгөрч юм лээ. Дубайн гэрээнээс болоод оюу толгой өгөөж хойшлсон гэж хэлж байгаа. Тэр үнэн шүү дээ. Тэгвэл тухайн үед Дубайн гэрээ хийгээгүй бол Rio Tinto Монголоос гарч явах гэж хэлсэн. Сайн санах юм бол тухайн үед Оросууд Монголоос гарч ирсэн шүү дээ. Эрдэнэт үйлдвэрээс. Тийм ээ. Эрдэнэт үйлдвэрийг нөгөө элбэгдэрж байгаа нөгөө хичээлийн бэлтгэлд очихж байгаа хөгшин сайлын үнэ гэд нэрлсэн. Тэгээ тэрэн дээр нь хүмүүс их бухимддаг л да. Тэгээ тэрний бас нэг учир жанцангийн тайлбарлахад тухайн үед бол Монгол улсад байсан шинжлэх ухааны техник технологийн одоо тэр 1970 64-өөс 75 оны үед хайгуул хийсэн шүү дээ Эрдэнэт үйлдвэрч. Тэр үеийнхэн технологийн хамгийн дэвшлэр хийсэн хайгуулын нөөц нь дуусчихсан бохгүй. Тэгээ ашиглалтын хайгуул гэж бас байдаг энэ уулуурхай ашиглалтын хайгуул. Ашиглалтын хайгуулуудыг хийж явах процесс нь болохоор тэр тухайн үед Эрдэнэт үйлдвэр жилдээ нэг 8000 орчим тууш метр өрөнддөг нөөц бололцоо нэмэгдэггүйс. Тэрийг бол Оросууд мэдж байгаа шүү дээ. Хаанараас бидрээс илүү сайн мэдж байгаа. Тэгээд тухайн үед бол зэсийн хайш бас ийм өндөр өсөлттэй болно гэж Оросууд тооцож чадаагүй, Rio Tinto-с тооцож чадаагүйс. Тэгээд Оросууд хэрвээ элбэгдэрч худлаа ярьсан боогод дахиад энэ 40 жил ажиллах асар өндөр өгөөжтэй ийм төсөл мөн байдгийг мэдчихсэн байгаа гарсан бол Оросууд тэнийг болж урж байгаа байхгүй. Та нарын хайртай Орос ах чинь тэнийг болохоор гараа явуулсан шиг та нар ах нарыгаа дөрвжлээд шүү дээ. Элбэгдэрж байгаа хэлсэн үг Оросуудын гаргасан шийдвэр бол тэрнгүү Эрдэнэт үйлдвэрийн нөөц нь дуусчихсан үнэн. За энэ нөөцийг болохоор тэр нөө хараагаад байдаг Эрдэнэт үйлдвэрийг Монголдо авчирсан 49% нь Монголдо авчирсан тэр мундаг залуучууд мундаг баг хамт олон ажиллаж авах хугацаанд жилдээ нэг 8000 м өрөнддөг байсан ажлыг ерөөсө 2 жил хүрэхгүй хугацаанд 300 орчим мянган метр өрөндсөн. Төрийн өмчит компани ийм ажил хийдэг 8000 л өрөндсөн. Хувийн хвшил бол хэд дахин илүү нугалсан байгааз. Фонда 10 жил хийх ажлыг нь 2 жилийн дотор хийсэн байна шүү дээ. Энэ бол хувийн менежментийн гол ялгаа нөхгүй. Тухайн үед нөөцийн хайгуулыг маш хурдтай хийсэн 10 орчим жилийн хийдэг судалгааг маш эрчимтэй хийлгэж том баг үрдүүлсэн. Тэр том багт нь болохоор Монгол улсын шинжлэх ухааны технологийн их сургуулийн геологийн хүрээлэн тэнхим, ашигт болтмол эрдэс баялагын хүрээлэн гэдэг ингээ бүх Монгол улстай ингээ урдаа барьдаг хүрээлэнгүүд дээрээс нь олон улсад хүлээмжшэрэгдсэн нөөцийн хайгуулын судалгааны том хувийн хвшлийн байгууллагууд, өргөдлийн компаниуд ингээд асар том баг ажлын хүчинд энэ дараагийн 40 жил 50 жил ажиллах нөөцийг баталж гаргасан. Энэ ийм учиртай. Хэрвээ энэ нөөцийг Оросууд мэдж байгаад орхио гараа явсан бол та нар Оросынхаа тэнэг гэж хэлээд байна. Энэ ийм учиртай шүү. За тэгээд энэ 49% чинь тухайн үед бас Эрдэнэт үйлдвэрийн одоо ФИСО гэж нэрлэгдэв тий. ФИСО гэдэг одоо хоёр төрлийн хөдрөө хүлээж авдаг хэсэг байгаа шүү дээ. Тэр чинь нэг нь ТКД гэх тий. Анхных нь одоо 1975 онд байгуулагдж ирсэн хөдрийн 1-р бодлого гэж. Одоо тэр 53 тэрбум төгрөг. Тэрний одоо тендерийн том бодлоор гарцсан саяхан нэг нэвтрүүлэг гарч ирлээ. Тэр 70-аад оны ер нь бол 1950-аад оны үеийн технологи шүү дээ. За тэр ФИСО бол сүүлд байгуулагдсан боловч өргөтгөлний хийдэг явжсэн. Энийг 49% чинь хийсэн. Тэрний хүчинд Эрдэнэт үйлдвэр жилдээ 300
10 орчим мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг байжгаад одоо бол 420-оос 450 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Энэ нөөцийг хангах хөдрийн нөөц нь дахиад 40 жил байгаа гэдэг судалгааг хэр Эрдэнэтийн 49%-ын шиг хийсэн. Тухайн үед энийг судалгаа нь бүрэн хэмжээгээр хийгдээгүй учраас хэн ч урьдчилж ярих боломжгүй зүйл байсан. За тэгэхээр Эрдэнэт үйлдвэр яг ингээд тухайн үед Оросууд хараа явж исэн шиг Рио Тинто Монголоос гарч явах гэж хахад энэ чимдийн сайхан бэлгэд Монгол улсын ерөнхий сайд хийжсэн тухайн үед энэ хүн Рио Тинтог Монголд авч үлдсэн. Рио Тинтог Монголд авч үлдснээр Монгол улсыг дэлхийдээ холбох энэ цор ганц баталгаагаа эдийн засгийн баталгаагаа авч үлдсэн бохгүй да. Одоо та нарын хараагаад байгаагаар хэрвээ Рио Тинто Монголоос гараа явах юм бол хүссэн хүсээгүй хятадд үлдэнэ. Хаана дандаа намайг хятадын эргэлж дууддаг. Эсвэл энэ нийгэмд эрүүл сарвал энэ эдийн засгийн эрхчлөө нээлттэй нийгэм ярьсан хүн болгоны та нар хятадын эргэлж ярьдаг. Хятадаас дандаа их айдаг юм шиг байна. Тэгвэл айж байгаа бол эдийн засгийн эрхчлөөг хамгаалах нь хамгийн чухал асуудал байдаг юм. Эдийн засгийн эрхчлөөг хамгаалахын тулд бид нар дэлхийн хүн төрөлхтөнтэй соёлт нийгэмтэй хөл зүйн нийлүүлэн хамтарч явахаас өөр ямар нэгэн сонголт бол байхгүй. Тэгээд энэ Рио Тинтог бас хараагаад шиг байна л да. Янз янзаар элдвэр бичээд байна. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ хүн төрөлхтний энэ цэнгэр гариг дээр амьдарч байгаа 8.5 тэрбум хүн дотор чинь ардчлал эрхчлөө нээлттэй эдийн засаг чөлөөт эдийн засгийг байгуулсан улс гүрэнд тэнд хүн үнэлэгддэг. Энэ иргэний нийгэм бий болдог. Хүндээ зориулдаг юм. Тухайн бүгд бүтэн нийгэм хүндээ зориулагдж байгаа. Хэрвээ энэ хүмүүстэй ойлголцъё гэж бодвол энэ хүмүүст хуурам мэхлэгдмээргүй байвал эсвэл тэгж хуурам мэхлэгдээд ингэж хардаж байвал энэ хүмүүстэй яг ярьдаг хэлээр нь ярьдаг хууль дүрмээр нь чаддаг тэр тооцоо судалгаагаар нь харилцах. Бид нар тэдрээс илүү болох ёстой. Тухайн үед 2009 онд оюут толгойн гэрээг хийж яхад энэ гэрээг чи уншсан мэддэг судалдаг хүмүүс баг байгаагүй Монголд. Одоо бол зөндөө гарч иж байгаа. Би одоо жишээ нь өнөөдөр энэ Бат найрамдлыг тэр Америкт сургууль төгссөн гэдэгт би эргэлзэж байгаа. Эсвэл төгссөн байлаа гэхэд энэ хин нэгэн үний шууд хараат байдлаар ажиллаж байна. Энэ оюут толгойн гэрээг би уншсан гэхэд би эргэлзэж байгаа энэ залууд. Тэгэхээр энэ оюут толгойн гэрээг уншдаг чадвартай болсон залуучууд Монголд маш олон болсон байгаа. Энэ соёлт нийгэм гэж нэрлэдэг байгаагийн нэг сайн зүйлийг нь ойлгох хэрэгтэй. Бид нар энд гэрээний нөхцөлийг сайжруулах боломжтой гэсэн үг. Гэрээ хилцлийг зөрчихгүйгээр тохиролцож болно гэсэн үг. Гэхдээ хуулийнхын хүрээнд ямар хууль хэрэгжиж чинь тэр хуулийнхын хүрээнд тэр арбитрийн шүүхтэр ямар хууль хэрэгжээд байдгийг тэр Английн арбитрийн шүүхтэр яг тэр хуулийнхын дагуу бид нар эдгээртэй ойлголцож чадна. Тэгэхээр эдрээс давуу байдалтай байх боломжтой. Тэр Рио Тинтогийн анхны гэрээ хийж яхад оюут толгойн 34% зөв буруу гэж одоо зөндөө олон талын хэрүүл маргаан гардаг. Гэхдээ энэ 34% биш 51% нэгчээсэн хүмүүс өнөөдөр шал эсэргий мэрээ сууж байгаа шүү дээ. Монгол улсад 5.3 тэрбум долларын татвар төлчихсөн байгаа компаниудаа жижигл суугаас ичээрээ. Тийм ээ? Бүгдийг төр давж хагаад төр бүгдийг сайхан баяжуулаад байгалийн баялагийг тэгш хуваарлна гэсэн тэр 5 толгоогоо одоо хардаа 100 их нийт давсан хулгай хэрэгжиж байгаа шүү дээ. 100 их нийт давсан. Гэхдээ тэр Бортегийн уурхаг нь яриаг байгаа шүү. Энд чинь дангаараа 400 их нийтийн тухай яригдана. 20 тэрбум доллар давчихсан биз дээ. Энэ хулгай чинь яагаад энэ талаас нь боддгүй юм? Оюут толгойн оруулж ирсэн тэр төлж байгаа татврын 5.3 тэрбум долларын мөнгө нь хинд юун зарцуулагдаад байна гэдэг талаар яагаад ярьдгүй мөртлөөсөө дандаа тэр нэг удаа судалгаагүй гэж дандаа хоорондоо хөцөлдөж байдаг юм. Ийм ухаан муутай байхлаар бид нар чинь яаж өөдлөх юм? Тэгээ нэг 100 жилийн өмнө болж исэн бид нар нэг гашуу түүхээ ерөөсөн дандаа мартчихад байна. Энэ түүхээ мэдэхгүй хүмүүс чи ерөөсөө тэгээ сармагч шиг болж байгаа байхгүй. Манайхан буруу тайлбарлаад идэх. Ойд төөрсөн сармагчин гэдэг байхгүй. Сармагчин ойд төөрдөггүй байхгүй. Энэ ойд төрсөн сармагчин лугаа гэж байгаа байхгүй. Ойгоосоо гарч үзээгүй тухай. Одоо бид нар нэг
Монгол үгээр ярих юм бол нэг тийм эмээлийн бүргнээс давж үзээгүй гэж хүн ярьдэн штэ. Яг тэр ухаагдах юм бохгүй. Тэгэхээр ийм сэтгэхүүгээр дэлхийн ертөнцтэй харьцах юм бол Монгол улс хаагдмал улс болно. Оюу толгойг алдах юм бол Монгол дахиж барууны хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Монгол зөвхөн хятадууд орж ирнэ. Бид нар хүссэн хүсээгүй хятадын хамааралтай болно. Хятадын хараалт болно. Тэр 20 тэрбум долларын 5 толгой Эрдэс 5 толгой тэр хулгай хийж явахдаа эдгээр Монгол улсын их чөлөө тусгаар тогтнолыг хятадны давж барьцаанд өгсөн шүү дээ. Яагаад тэрийг ярихгүй байгаа юм? Тэрийг ярьсан хүмүүсийг яагаад жичлээд байгаа? Тэр 100 жилийн өмнө Монгол улс тусгаар болгохтонлоо хамгаалж үлдэх боломж байсан шүү дээ. Байсан бохгүй юу? Монголд 17-8 улс орны төлөөлөгчийн газрууд консулын газрууд байсан шүү дээ. Монголд 17-8-аас давсан хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтын компаниуд байсан шүү дээ. Монгол тухайн үед Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж ирсэн шүү дээ. Энэ бүх түүхийг л устгасан шүү дээ. 1921 оны 3 сарын 18-нд Хятад товсгол огт болоогүй шүү дээ. 400 гамин хизээч 400 партизан 100000 гамин буудаж алаагүй байхгүй. Тийм дай болоогүй. Энэ үлгэр шүү дээ. Тэгээд тэр энэ үлгэрээ зохиохдоо Монголын бүх өнгөтэй өөдтэй тэг Монголын алтан уургийн бидний эзэн Чингис хааны маань өрөө удмыг авчиж бүгдийг буудаж шатаж алчхаад биднээр үзэн ядууд өсгсөн шүү дээ. Тэднийг мангас феодал болгоод 9 шидээр дөрмжлөлт үүссэн шүү дээ. Өнөөдөр Монгол улсын тэг иргэний нийгмийг байгуулахад бүх амьдралаа зориулаад энэ иргэний нийгмийг хөгжүүлээд явж байсан 100 гаруй хуулийг бүтээн байгуулад тэг хуйчлаад хүндээ зориулсан нийгэм байгуулах гэж явж байсан хүнийг яагаад та нар үзэн ядаад байгаа? Тэр хүн эрх мэдлээс холдсон байгаа. 9 жил болцсон байна. Арчилсан нам эрх мэдлээс холдоод одоо 10 дахь жилдээ орох гэж байна. 10 жилийн хугацаанд байна шүү дээ тий. Энэ иргэний эсрэг ямар олон хууль хийсэн. Иргэнийг өөстэй тий дасгалтгүйгээр хордог, цагддаг, хягдаг, шаналдаг, дарамтлагдаг бүх хуулиудыг хийсэн. Одоо тэр 20 хайгууд чинь бүгд дүүрэн байгаа. Эдийн засгийн хямраад ирээд ийм хяналт нь нэмэгдэх тусам архитект чинь нэмэгддэг. Хулгай баримт чинь нэмэгддэг. Танхаа зодоо чинь нэмэгддэг. Хүчин чинь нэмэгддэг. Социализмын үед чинь тэр чигээр хүчинд байсан шүү дээ. Даруй солгоог бол тэр хүүхнүүдэд барьж авал хүчинтэй үсэн гэж дээ. Тийм л бузрын лиг байсан. Бүх гэмтэргээ нуун дардаг. Хим хизээ тэр социализмын үед орой үчийн цагаар эмхтэй хүүхдээ гадаа гаргадаг үсэн. Бүгдээ айцтай амьддаг байсан шүү дээ. Тийм ээ. Тэр цөөх гээ одоо байгаад одоо тэр социализмын үед хөршийн холбоо гэд соёл чирэх мөрөх гэд нэртэй. Тэрнгүүр чин дандаа тагнуулаа явдаг лээс шүү дээ. Эдний хонь гаргаж идэж чинь эдэд зочин ирсэн байна. Тэгэл араас нь шалгалт орж идэв шүү. Гэхдээ нэг Монгол хүнийг ер нь бол нэг хүн төрлөختөндөө мөр зэрэгцээд хүн төрлөختөндөө тий хөгжил дэвшилтээрээ зэрэгцээд хөгжөөд явахад хинт хамгийн их гайвуулж байгаа гэж бодож байна. Оросууд хятадуудад гайвуулна шүү бид. Яагаад тэгэхээр энэ өмнөд хөрш чинь 6 сая монгол амьдарч байгаа. Тэр хүмүүс биднийг хараад бахархдаг. Ар Монгол маань тусгаар Монгол маань эрхчлөөгөө аваад нүдэн дээр баяжлаа, нүдэн дээр томрлоо. Бид нар ер нь бол бас ингээд бас энэ хүмүүсийн яс үндэс цус нэгтэй хүмүүсээ энэс хятадууд айдаг. Тэгвэл энэ 20 талд чинь бас тий 1945 онд 200-300 мянган бурайдууд байсан. 1945 онд 200-300 мянган туваачууд байсан. Одоо хүртэл яг тэр тоогоор байгаа. Тэр итгэл дээрээс нь энэ хүмүүс өөрсдөө яс угсаа үндэс гарал хэл соёл шашнаа бүгднийг гээсэн. Ийм геноцид хийсэн орсуудын дотор тэд нар амьдарч байхдаа биднийг одоо цус нэгтэй монголчууд бид нар монгол угсаатан гэдгийг мэдж байгаа. Биднийг баяжхаас биднийг эрхчлөө тусгаар тогтнолоо багаас хамгийн их хайж байгаа хамгийн их заваа юм хийж байгаа чинь энэ. Тэгээ би өнөөдөр бас тэр юу яалаа. Манай эрхчлөө төвийнхнээс ингээд хамтраад хийсэн Монголыг хорлогчд ба уруугчд гэдэг нэвтрүүлгээ тавьсан байгаа. Тэрийг үзээрэй гэж би хүсэж байна. Тэр нэвтрүүлгийг шеэрлээд өгөөрэй. Би тэрийг бүр уриалж байна. Сайн бод. Нүүрс дэлхийд даяараа штэ хамгийн үнэтэй байх энэ сая өнгөрсөн 8 жилийн хугацаанд
Бид нар юу алдчихв? Бид нар 50 тэрбум долларын эдийн засгтай болохоос хамгийн багадаа 50 тэрбум долларын эдийн засгтай болчихсон нээлттэй эдийн засгтай чөлөө төрсөлдөөнөө хөгжүүлж чадсан ийм улс болсон бол Монголд юу болох вэ гэж бодож байна? Монгол хүний үнэлэмж өснө. Монгол хүний үнэлэмж яаж өснө гэж Монгол хүнийг Монголд нь ажилуулахад хамгийн өндөр цалингаар өрсөлддөг болно. Ягаад гэхээр Монголд чинь үсрээл сая 400 мянган ажиллах хүчинтэй улс. Энээс ч одоо 200 мянган гадаадд байна. 230 мянган гадаадд байна. Энэ 230 мянгаас ч ерөөсө 200 300 хүн л Оросд байгаа. Бусд нь бүгд соёд хүрэн төрлөختний дунд амьдарч байна. 1 тэрбум доллар жилдээ Монголд орж иж байна энэ хүмүүсээс. 1 тэрбум доллар шүү. Энэ мөнгө чи орж ирэх болно. Бид нар дэлхийн ертөнцөөс хаагдана. Монголыг дэлхийгээс тусгаарлах гэсэн Оросын бодлого, Хятадын бодлого адилхан агаар нэг. Монгол хүн төрлөختөндөө хамт байхад энэ хоёр бол садаа болж чадахгүй. Тэгтээ молгоо ард түмэн эндээ харин тусуулж чадна. Хятадуудын боол болох эсвэл Оросуудын хараат байдалд оруулахад энэ молгоо мунхаг ард түмэн бол чадна. Харин иргэнсэн нийгмийн иргэн байх юм бол энийг зогсоож чадна. Бид нар иргэн байх юм уу, ард түмэн байх юм уу? Өвгдөөцөө бүгдийг хядуулчихад үү олноор нь хядуулчихаа тий хил соёл шашин соёл дуусахад үүх түүх бүх юмаа хядуулж устгуулчихад ахаа гэд ингэж явж чад яаж тэгж хэлж чадаад байгаа амнаас нь яаж тэгж гарч чадаад байгаа. Тэгээ Монголын нүүрсийг үнгүй хог болох ажлыг Оросууд хийсэн шүү дээ. 250 км-ийн цаанд худалдаа авахч нь байсан. Тэрийг 7-8 мянга 10 хэдэн мянган километр ингэж бүгд дэлхийд тойруулж байгаа давж зарна гэдэг мунхуулыг Оросууд хийлгэсэн шүү дээ. Халтмаагийн ботууд гэдэг нь боолороо ухаа боолыг нь хийсэн хар гайгаар нь одоо мухар төмөр зам баригдалтаа хэдэн тэрбум тэгээ хэдэн зуун тэрбум төгрөг авчиад идчихсэн байна. Тэрнийх нь одоо мухар төмөр замын дахиад барих гээд 16 жилээр Монгол улсыг барьцаанд тавьж хаад байна. Тэр харбины гэрэгээд байгаа чинь тэр шүү дээ. Батулгын хийсэн хорлонгоор хийсэн үүдийн үрээр хийсэн тэр хар гайны гэрээнээс чинь болоод тэр харбины гэрээ чи хийгдсэн шүү дээ. Энэ гэрээг чинь Монголд үн төлбөргүйгээр тавиад өгөө. Эхний 10 жилийн дараа 50% нь танаа улсад ингээд те шууд үн төлбөргүйгээр шилжиж орноо. Дараагийн 15 20 жилийн дараа ихэд танах ингээд энэ зам 100% ингээд эзэмшилтэй авна гэдэг гэрэл байсан шүү дээ. Тэр гэрээг нь тэгэл 9 жилээр дамжсаар байгаа тэр минь сайхны их сайхны чи хятадын ирлизээр дууцсаар хагаад зогсоосон шүү дээ. Үн төлбөргүй баримтаад үн төлбөргүй Монголд иргэжсэн гэрээг зогсоосон шүү дээ. Одоо тэр хар гайгаар нь болоод Монгол улсыг хятадын төрийн өмчтөх те компани хараат байдалтай авчид өгчлөө шүү дээ. Ийм юм хийгээд байхад яагаад энийг ингээд ялгаж салгаж харддаг юм бэ? Одоо над Эрдэнэт үүдүүдтэй чи хэдэн 10 тэрбум долларын хулгай гарч байгаа шүү дээ. Яагаад тэгвэл нээлттэй болохгүй байгаа? Эрдэнэт үүдний хулгай чинь зөвхөн худалдаа авах ажиллагаан дээр болдоггүй байхгүй юу? Импортын худалдаа авалтан дээр болдоггүй байхгүй. Экспортын дөрөө болж байгаа. Хамгийн аимшигтай хулгай нь экспортын дөрөө болдог. 500 мянган тонн зэсийн баяжмал гаргаж явахдаа эдгээр 1 тонн тутмаас хэдэн доллар хулгай хийж байгаа бол энэ зэсийн баяжмалыг бодож гаргадаг аргачлал үнэлгээ тогтоодог аргачлал байдгийг олон улс тогтцсон. Тэр аргачлалыг бидэрт нээж үзүүлэхгүй байгаа. Уул нь өмнө нэг 49% чинь байхдаа ил болгоцсон байсан бохоггүй. Тэр аргачлалын 1 томьёоноос нь өөрчлөлт оруулахад тэ 1 кг-аас 10 долларын хулгай хийн штэ. Ийм юм хийж байгаа. Хамгийн том хулгай над чинь зөвхөн экспортын худалдаа авалт тэр тендер дээр биш байгаа. Энэ гадагшаага тэр импортын худалдаа авалтан дээр байхгүй. Экспортон дээр явж байгаа штэ. Одоо та нар ингэж харалтаа оюут толгой дээр 9 шидийн механизацууд ингээл янз янзаар оролдоод хийгээд байгаа. Тэгвэл энэ зэсийн зах зээл дээр штэ тийм Монголтой хамгийн том өрсөлдөх энэ бүс нутаг дээр байгаа хамгийн том өрсөлдөгч чинь Орос штэ. Оросын Удаконы орд гэл байж байна. Дахиад энэ байгаль нуурын цаа Сибирийн тэгээ Сахагийн орд дээр байж лээ. Энэ бүс нутагт бидэртэй хамгийн том өрсөлдөгч бол Орос. Монголын газрын ховор элементийг зогсоочих юм бол хэн ашигтай гэж бодож байна? Барууныхан оруулж ирэхгүй болох юм бол хэн ашигтай? Хятадууд л ашигтай шүү дээ.
Яагаад тэгэхээр газрын ховор элемент чинь шүү дээ тийм Монголд боловсруулаад авч явна. Онгоцоор авч явна. Бид нар тэр онгоцоор нь зарна. Нэг шүдэнзний хайрцагт байх газрын ховор элемент 10 сая доллар шүү дээ. Яагаад биднийг ингэж тэгвэл ингэж дэлхийн тэр боловсруулах үйлдвэр технологийн дэвшлиг оруулж ихэд хэн садаа удаад байгаа. Тэгээ халдсан бүрэгдээ орд тэр чинь тийм нуур ус гол усаа ингээд сөнөөгöd байгаа юм байхгүй шүү дээ. Тэрнээс маш зайтай шүү дээ. Тэгээ тэр хүн тэнд л ашиглана, дийлэнх нь газрын хүнд ашиглана, олборлолт нь явагдана. Тэгээ бидний их жишээ нь ийм өндөр технологийн боловсруулах үйлдвэртэй болоод эхлэх юм бол цаашдаа өндөр технологийн үйлдвэрлэл барина шүү дээ. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг шүү дээ. Цаашлаад бид нар литийн үйлдвэрлэн, литинээсээ дамжаад батарей үйлдвэрлэх үүд гарцал нээгдэн шүү дээ. Энийг төрийн өмчөөр барьдаггүй. Энэ дандаа хувийн өмчөөр байх ёстой. Тэгээд нэг янз янзын хуурам мэхлэлтэнд автаад янз янзын эрүүл бус ярианд ороод тэгэл нэг хараас нь дөрмжсөн л уус болчих гээд байх юм. За би одоо тэгээд лайваа ингээ өндөрлөе. Тэгээд өндөрлөхөөс өмнө нэг комментуудаа хальт уншаад байгаа тий. За уучлаарай энэ хаалга онгохоогоор авчиж би хаалгыг ясаад. Энэ за уучлаарай. Тэр хичээнж мичээн тэгээд бас нэг хараадаг нэг юм бас гаж үзэгдлүүд шүү дээ. Уул ухааг бузарлсан дарамжсан нэг юм сонин юмнууд байдаг. Ер нь бол Монголд уул ухаа нэр хүндийг хэн унгаасан гэж өнөөдрийн Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар тэргүүтээ Монгол улсын их аварга Батэрдэн за тэгээд энэ 10% Даваасүрэн Болорчулуун энэ Хиншүү Ганбаатар эдгээр Монгол улсад уул уурхай нэр хүндийг унгаасан шүү дээ. Яг нариндаа эдгээр өөрсдөө хамаарал бүхэн уул уурхай компаниуд нь тухайн үед алтаа олборлж байгаа нөөцөнд дуусаад ирэнгүүт нөхөн сэргээлтээ хийх мөнгөөл нуухта Монгол тэр урт нэртэй хуулийг хийсэн шүү дээ. Тэр уул усаа газар шороогоо хайрлаагүй дээ. Өөрсдийнхөө алтын ухаж авчаад дууссан уухагаа нөхөн сэргээлтийг хийхээсэл зугтсан шүү дээ. Яг бодит юм нэ шүү дээ. Эдгээр чинь өөрсдөн дээр баахан хамаарал бүхэн хүмүүсээр дамжиж 40-40 уухатай л байсан шүү дээ. Тэр урт нэртэй хуулийг гаргаад тэр гинтийн ашигын татврын хуулийг гаргаад 250-60 компани нэг зэрэг хаагдчихсэн шүү дээ. Тэгэл сэг болоод дуусчихсан баахан уурхаанууд руу дараа нь нинжанууд оруулаад өөрсдөө завааруулаад тий. Дараа нь тэр нинжануудад зориулсан тэр нөхөрлөл хоршооны тухай шин шидийн байлэр журам гаргаад улам сэг болгоод тавингот хүмүүс ууралсан тийм юмнууд гарсан. Гэтэл уул уурхай тийм биш байхгүй юу? Монгол уул уурхай одоо ашиглаад байгаа юм биш. Ерөөсөө хүн төрлөختөн одоо уул уурхай ашиглаад байгаа юм биш. Хүн төрлөختөн угаасаа тэг 5,000 гаруй жилийн түүхээ бичиж байгаа шүү дээ. Бүх олдрууд нь уул уурхай ашиглаж байгаа. Хүн угаасаа амьд байхдаа энэ байгалийн ашиг шимийн хүртчихэж л амьдрдгийн. Өөр ямар ч боломж байхгүй. Тэр гурил будаа мах бүх идж ууж байгаа юм чинь байглаас л авч байгаа шүү дээ. Тэгээ монголчууд тэр 13 дугаар зууны их байлдан дагуултууд тэр өмнөх хүмүүгийн үеийн төр олдрууд түүхүүд бүгдээр л уул уурхай ашиглаж байгаа шүү. Тэр төмрөө чи хаанаас гаргаж ижиж байлддгийг. Тэр ширмий чи яаж боловсруулад байгаа. Тэр сумны зөвий чи эвгүүгээр хийгээд байгаа. Бүгд л энэ уул уурхай металлург ашиглаж байгаа шүү дээ. Тухайн үед бид нар уул уурхай ашиглалтаараа бид нар хүн төрлөختний хувьд бол технологиор илүү байсан учраас байлдан дагуулт нь илүү байсан байгаа шүү дээ. Тэгээ ингээл ийм энгийн зүйл шүү дээ. Тэр хятадууд ч илүү их ган боловсруулал зэвсэглээд ирдэг гэсэн. Дараа нь бид тэднийг сөнөөдөг гэсэн. Монголчууд бол худалдааны асуудлуудаасаа болоод байгаль хятадтай байлддаг гэсэн. Ийм л зүйл байгаа. Одоо уул уурхай ашиглах гэдэг эсвэл нэг ууланд сунж мөрдөг гэсэн хэдэн хөлдөдөл одоо хүмүүс байгаагүй монголчууд. Тухайн үед бид нар чинь бас ган боловсруулцдаг, ширэн боловсруулцдаг тий. Тэр сумны зэвгээд одоо тэр нөгөө юугээ хүрэл чи юу юм? Зүгээр л металл штэ эн чинь. Зис хөнгөн цагаан төмрийн холцлог байгаа штэ. Энд чинь хүрэл штэ. Тэр чинь нэг сумны зэвгээд тэнгэрээс буугаад ирсэн юм шиг заримуд нь шүтэл яваад идэх юм билээ.
Чи тийм энгийн зүйл байхгүй юу? Монголд бол ингээд боловсруулсан. Одоо энэ оюутлогоо олборлож байгаа газарт чинь хүрэл тоогоод гэдэг бүр уулын ам байгаа шүү дээ. Тэр уулын ам дотор яадаг гэсэн гэхэлэр чинь байгалаас заягдсан тэр сахийг нь ашиглаад 5 толгоогоос кокс чнүүсээ авчиж байгаа тэр жисэн хүдэрчлэлтэй авч хасгаж байгаа тайлуулаад ашигладаг л байсан шүү дээ. Тэгээ зөвөр уулын сонж мөрөгдөг байсан хитэн бачканаар оюу толгоо эрдэнэт гэдэг энэ уул усны нэр өгдөг алт өнгөний нэр уул усандаа өгдөг гэж бодож байна. Тэгээ бити үг дээдсээ доромжлоо те өөрсдөө чинь үг дээдс магадгүй тэр хамуу тэмбүүтэй байсан юм байгаа. Та нарын тэр яриад байгаа тэр нөхдүүд эцэг их нь бол тийм байсан юм шиг магадгүй. Монголд бол тийм хэмжээгээр тэр тэмбүү мэмбүүд харах боломжгүй. Энэ бол бас худлаа үлгэр. Энэ тэмбүү чинь суурьшмал соёлын өвчлөл шүү дээ. Тэгээ монголчууд тэгж энэ тэр одоо нүүдлийн соёлтой монголчууд тийм их тэмбүү мэмбүүд харах ямар ч боломжгүй. Оросууд монголчуудыг аварж маварж ирсэн түүх байхгүй. Оросууд 3 удаа Монголд цэрэг оруулсан. Тэр нь улаан арми. Уучлаарай энэ дуудлага орж тасалтаа тий. За тэгээд одоо юу яачих те? Чатан дээр нэг харьцаа тэгээд өндөрлөө. За мэдээж намайг ингэж дэмжиж надтай үзэл санааныг эрх хэрэгчлөөндөө хайртай хүмүүстэй бүгдэнд нь хайртай баярлж байгаа. Тэгээд ер нь бол сөрөг коммент л уншиж ивэл болон зүгээр тийм ээ. Тэгээд дэмжиж байгаа хүмүүстээ угаасаа бүгдэнд нь баярлж байгаа шүү. Тэгээд ер нь эрх хэрэгчлөөгөө хамгаална гэдэг чинь бол бидний үр хөвгтөө үлдээх гээд байгаа нийгмийн тухай ойлголтоос илүү өнөөдөр бидний бас өөрсдийнхөө амьдарч байгаа нийгмийг цэвэрхэн болгох тухай ойлголт шүү дээ. Тэ? За одоо өнөхөр дуугүй даруухан соёлтой байх боломжгүй боллоо. Дүү минь буцаад байж багшийнхаа ажлыг хийдэг юм уу да гэж. За тэгээ хацарт бутлуур. Тэр нөгөө юуны бутлуур, фисогийн бутлуурын тухай ярьж байгаа юм. Хожаануудаас тэгж хамгаалалт эдийн засгийн эрхчлөөг үүсээ. Энэ өөр сонголт байхгүй. Ятатай шиг гүний уурхаад оюутлогоо шиг том орд дээр ажиллаж чадах том компаниуд дэлхийд хүрэхгүй шахуу бийдээ 5 хүрэхгүй шахуу бийдээ. Тэд хараад сууж байгаа Rio Tinto гарвал тэгээ хизүүдэндээ бурхан минь юу л болоод байна даа. Тэ энэ яг үнэн бичсэн байна. Rio Tinto юм баггүй. Дэлхийд маш олон улсууд дээр аюул олон төслүүд явуулж байгаа. Тэгээ дэлхийд дээр хамгийн байгальд хор хөнөөл багтай хамгийн аюулгүй уулуурхаан технологиг эдгэрэл одоо бүтээж штэ шинээр. Тэгтэл одоо энд ажиллаж байгаа монголчууд чинь дэлхийн өнцөг болгонд тий нэг жилийн 200 мянган доллараас дээш хэмжээний цалинтай өргөдөж очдог болсон биз дээ оюутлогоо оржсноос хойш. Тэгээ миний ажилтдаг одоо хайгуулын өрөмжлийн салбар жишээ нь дэлхийд бол одоо танигдчихсэн шүү дээ Монголын өрөмжт. Хамгийн өндөр цалингийн манай хайгуулын салбарынхаа очиод авдаг. Манай энэ оюу толгой оржсноос хойш Монголын өрөмжлийн салбар бол дэлхийд бол ялангуяа нэг exploration drilling гэж байгаа байхгүй тий хайгуулын өрөмжлөг. Энэ дээр бол асар хоттой хөгжсөн. Маш өвчтөй хөгжсөн байна. Тэгээ Монголын одоо өрөмчилд бол яг энэ чиглэлээр бол үнэхээр дэлхийд бол гайхагдаж байгаа. Энэ цаг үед. За Монголыг хорлогч худлаа арчлал ярьсан гигантын дүртэй та нар байхгүй гүлөө. За энэ яг ийм бичлэлтүүд аягүй хорж ирдэг. Бид яг өнөөдөр энэ дээр ярих гэж төлхөө анхаасан. Тэгээд довсон дорж бат сайханд баярлаа. Яг ингэж миний нөгөө комментэн дээр орж ирдэг бичлэлд ороод ирлээ. Энэ ингэж байгаа арчлалыг ингэж үүсгэж байгаа байхгүй юу? Энэ арчлал гэдэг чинь нийгэм шүү дээ. Арчлал нь нийгмийн тухай ойлголт байхгүй юу? Тэгвэл одоо энэ арчлалыг бодчих юм бол дахиад ямар нийгэм байгаад байгаа юм? Энийгээ эхлээ бод. Ерөөсө дарангуулын нийгэм байгаа. Тэгээ хаант засал байгаа. Ерөөсө ийм 3 төрлийн нийгэмд өнөөдөр хүндрэлтэй ашиглаж байна. Өөр нийгэм байхгүй. Энэ зүүнүүдийнхний яриад байгаа коммунист социалистуудын ашигладаг энэ авторитар, тоталитар, автократ энэ засаглууд чинь дандаа дарангуулын нийгэм шүү дээ. Тэгэхээр тэр нийгэмд болохоор өөрөөсөө өөр үзэл бодолтой хүмүүсийг нухчин дарддаг. Нөгөө ёстой жинхнээс мулгуу манкурт хомо совет ард түмнийг бий болгож жагаад ядуу байлгаж жагаад удирдлагандаа байлгадаг байхгүй.
Одоо жишээ нь нэг жишээ хэлж болно. За 1992 онд энэ зөвлөлт холбоот улс задрахад ялгаагүй зэрэг задарсан Туркменистан гэдэг улс юм. Одоо бол энэ улсын бол байгалийн баялагаас олдог орлого нь бол маш өндөр шүү дээ. Тэгвэл тэр улсад жирийн иргэн бол гуйлгчин шиг амьдарч байгаа. Ерөөсөө өрхийн орлого нь бол одоо $120 давхгүй байна. Одоо манайх $300 болцсон ба шүү дээ. Бид чи 10 жилийн өмнө $500 байсан байхгүй. Тэгэхээр ийм ядуу хүнийг мулгуу тэнэг байлгаж байгаад өдөрт харгачлалт нь дарангуулаар л юм. Өөр ямар ч сонголт байхгүй. Хэрвээ тэрийг ингээ эсэргүүцээд энэ болохгүй юм. Яагаад бид нар ийм ядуу байгаа ямар их юм бидний хөдөлмөрийг шулж байна гэдээ ярихад бол та бол тэр нийгэмдээ шууд алагдана. Тэгээ дээрэс нь энэ арчилсан нийгэм гэдэг зүйл чинь өөрөө эрхчлөөний философи дээр оршоод байгаа байхгүй. Эрхчлөөний философи дээр оршиж байгаа. Энэ эрхчлөөний философиг Монгол улсад анханасаа буруу орчуулчихсан. Гэтэ Монгол улсад анханасаа буруу орчуулахдаа 1900 оны ихэнх үеэр 1800 оны төгсгөлөө Марксийн сургаалд буруу орчуулагдсан байхгүй. Эрхчлөө бол дур зоргоороо байх тухай ойлголт биш. Эрхчлөө бол хариуцлагын тухай ойлголт байдаг. Эрхчлөөг мэддэг хүн бол хуулийг хүндэлдэг. Хуулийн дагуу амьдардаг. Бусдын эрхчлөөг хайрладаг. Хаалга хүсэлтэйгээр дутуу гаагаад шүү. Тэгээ бусдын эрхчлөөг хайрладаг хүндэлдэг байхгүй. Тийм хүмүүс хизээч ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн эсвэл зөв бус үйлдэлтэй оролцохыг хизээч хүсэхгүй. Яагаад гэхээр тэр зөв бус үйлдэл нь маргааш чиний эрхчлөөний чи эсрэг болно гэдгийг ойлгож байгаа учраас. Дээрээс нь эрхчлөөн дээр нэг буруу үг орчуулагдсан байдаг. Таны эрхчлөө бусдын эрхчлөөр хязгаарлагдана гэж. Эрхчлөө бол энэ хязгаарлалтын тухай ойлголт биш. Яг эсэргээр таны эрхчлөө бусдын эрхчлөөр баталгаажна гэж үг үү? Яг жинхэнэ натур үг нь. Уг гарал дээр байдаг үг нь. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо хамгийн энгийнээр ойлгох юм бол Америкийн нэгдсэн улс жишээ нэг цагдаа нар буруу үйлдэл хийж байгаа нэг хар ястай хүүхдийг буудаал улс орондоо том шгсаалууд болжсэн. Тэр яагаад тэгэж шгсаад байгаа юм бэ гэхлээр өнөөдөр тэр хар залууг буудаад алччихвал маргааш намайг буутах магадaltaй байна. Ийм алдааг давтууж болохгүй гэж эсэргүүцээд байгаа байхгүй. Маргааш миний ингээ аюулгүй баталгаагүй болчлоо гэдэг. Тийм баталгаажлалтын тухай ойлголт эрхчлөө л. Анханасаа суур ойлголтын буруу ингээ орчуулснаас болоод Монголд ингээ эрхчлөө ингээ буруу ойлгодог. За тэгээд арчилсан нийгэмдэр хамгийн чухал ойлгох нэг ойлголт бол энэ 8.5 тэрбум хүн амьдарч байгаа дэлхийн ертөнцийн чинь хаана хэн яаж аз жаргалтай амьдраад байна гэдгийг бод судал хар. Тэнд хүмүүсийн орлого ашиг нь яагаад өндөр байгаад байна? Энэ арчилсан нийгэм нөхгүй. Яагаад тэгэхээр арчилсан нийгэм биш тий? Түрүүний тэр миний яриад байгаа тэр элбэгдүүлж байгаа хууч санаачлаа гаргаж ирсэн тий суур хуулиуд нь гарч ирсэн. Энэ 100 гаруй хууль баталсан байдаг шүү дээ. Энэ суур хуулиуд чинь цаашлаад Монгол улсад арчлыг бэхжүүлэхэд хамгийн чухал хууль үзсэн бохгүй. Ер нь бол үндсэндээ арчилсан нийгмийг цаашаага ингээд хөгжүүлээд те баталгаажуулаад дархлаатай болгоход үндсэндээ бол нэг бараг 80% энэ хүн хийцсэн бохгүй. Одоо арчилсан нийгмийн хамгийн том дархлаа бол иргэний хяналтын засал. Иргэний хяналтын засаглал бий болох юм бол тэр нийгэмд чинь биш те авилгач хүн амьдрахад аюу хэцүү болчихно. Их мэдлэрээ хүн нэгэн үнийг хууль бус шийдвэр гаргах юм бол аюу хэцүү болчихно. Тэр нийгэмдээ шүү дээ тий автозан барьж ийн гээд 200 км автозан барьж ийн гээд 10 гаруй жил 200 гаруй хүнийг алчаа сууж чадахгүй. Энэ иргэний хяналтын засаглалын тухай ойлголт суурин тавигдсан байсан юм Монголд. Харамсалтай энэ хулгайчууд устгачлаа. Энийг гэхдээ буцааж барих ёстой. Өнөөдөр та нар бүгдээр ингэж харж байгаа шүү дээ. Америкийн нэгдсэн улсад энэ Трамп гэдэг ерөнхийлөгч маш олон хуулиудыг санаачлаад ингээд өөрөө зарлиг гаргаад батлаад тэрийг прокурорууд нь шүүхүүд нь зогсоогоод байгаа үстэй. Дээрээс нь иргэний нийгэм зогсоогоод байгаа үстэй. Эсэргүүцэд энэ нийгмийн дархлаа бий болчихлоо хин нэг нь дарга тэнцээд дураад дур зоргоор ажиллаж чадах гэж байгаа байхгүй. Энэ хамгийн чухал үсэ. Арчилсан нийгэм манад дархлаатай болоод эхлэх юм бол тэр энэ нийгэмд авилгалын бодлого өөрөө шууд амьлаад эхэлнэ. Авилгал авах гэдэг аюу хүнд асуудал болно. Тэр сургууль цэцэрлэгээс ахуулаад, эмнэлгээс ахуулаад
Өдөр тутмын чи харилцаанаас ахуулаад те 5-3 төгрөгийн ямар ч авилгад хийх боломжгүй болно. Тэр төрийн ямар нэгэн албан тушаалтанд түшээд хэн байдгийг хэн дуртай нь авилгалын асуудалд холбогдож чадахгүй тэр нь 500 төгрөг нь 50,000 төгрөг нь 5 сая төгрөг нь 500 сая төгрөг нь хамаагүй. Эцсийн дүндээ тэр нийгэмд хөө бүхэлдээ хүний төлөө ажиллаж эхэлнэ. Иргэний хяналтын засаглалыг байгуулахыг би одоо Ардчилсан намын нөхдүүдтэй сайн энэ дээрээ явахад нь бас л зөндөө олон ярьсан. Манай Ардчилсан намд бол байнгын яригддаг сэдв. Одоо манай намын хийх ёстой асар чухал 3 том хууль яригдж байгаа. Энэ нийгмийн дархлааг бий болгох тийм. Нэгдүгээр иргэний хяналтын засаглалын тухай хууль эрх зүйн орчныг бид нар ярьж байгаа. Хоёрдугаарт орон нутгийн бие даасан байдлын тухай ярина. Гуравдугаарт иргэний боловсролын асуудлыг ярина. Иргэний боловсрол чинь биднээс аюул алсраад холдсон байгаа шүү дээ. Иргэний боловсролыг хүмүүс ойлгодог байхгүй. Тэр Японд аюул мундаг инженерийн сургууль төгссөн, эмчийн сургууль төгссөн ч гэдэг юм уу. Хуулийн сургууль төгссөн гэдэг юм. Эсвэл тэр Америкт төгссөн ч гэдэг юм. Эсвэл барууны өндөр хөгжилтэй тэр Европын улсууд төгссөн байсан. Тэр нь иргэний боловсролтой гэсэн үг биш байхгүй. Иргэний боловсролын суурийг ойлгоод ихэлчихсэн иргэнийг хин нэгэн худалч хулгайч улс төрч хуурж мэхэлж чадхаа болно. Энэ философийн гүн гүнзгий ойлголтын тухай ойлголт биш. Ерөнхий суурь ойлголтын тухай ойлголт. Ийм ойлголттой болцсон иргэдэд худлаа ярихад аюу хэцүү болчих واخгүй. Улс төрч хүмүүс хамгийн ихний ээлжинд те энэ улс төрч худлаа шааж байна. Энэ лалар чи одоо хаанаас гарч ичээд нүгөө хуцаад байгаа юм бэ гэд бүр захын хүмүүс хэлдэг болно. Тэгэхээр ийм иргэний боловсрол нь хөгжөөд эхэлж байгаа нийгэмд өнөөдөрт Монголд популист худлаа яриа өнөөдөрт Монголд шүү дээ иргэний нийгмийнхаа төлөө хийж байгаа энэ үнцэнтэй хүмүүсийг дөрмжилдэг яриа шууд устна. Ирүүл савуулаар харна. Коммунист нийгэм бол шүү дээ хүчээр шийдлүүлдэг шүү дээ хүмүүстүүдийг. Тэгээ түүхийн ном уншаад ойлгохгүй ангууд. Гэхдээ энэ ямар учиртай багшаа энэ яасан юм гэдэгтлээ. Чамд ямар хамаатай наадах чэжлэхгүй зодж байгаа чэжлүүлдэг. Энэ бол коммунист нийгэм. Ардчилсан нийгэмд бол учир зүгэн тайлбарлана. Эсвэл бусад их сурвалжуудаас хөөж хардаг. Хуучин түүхтээрээс одоо та нар санаараа бүгд найрамд Монгол ард тусын түүх гэж 5 бот ном байдаг шүү дээ, тий. Тэгээд ширэндүүгэд нэг Хөвсгөл аймгийн шинэ эдэр сумын гаралтай нөгөө Орос их нэртэй Цэдэн пилийн нэг өрөөсөн дугуй. Энэ нэг мэдрэл мутаар новшиж орчуулсан тэр эхний 3 бот ном Кремльд орчуулагдаад ирэхэд Монголд тушаал зарлиг нь гараад яаж хүчээр тулгаж ирсэн тухай байдаг байхгүй. Тэгээ тэр номоо одоо нэг уншаад ирүүлээд үзээрэй. Дамдны Сүхбаатар гэж хүн ба штэ тий. Монголын төрд ерөөсөө 1.6 жил байсан. Хувьсгал болсон хугацаа нь 1.4 жил өгдөг байхгүй. 1.4 жилийн хугацаанд наа чи 428 дайнд орцсон байдэн штэ. Тэр бүгд найрамдах Монгол ардчилсан түүхтэр чинь өдөрт нэг дай болоодсэн юм аашин. Тэгээ зарим дайн дээр нь бүр ховдоо хязгаард байлжсэн маргааш нь дорнод авихтай байлцсан шааж байгаа байхгүй тэр чинь. Ийм тэнэг түүхэнд итгэл яваад байгаа шүү дээ. Ер нь хамгийн энгийн логик нь. То боддоо Дамдны Сүхбаатарыг л одоо тийм амар баатар болгох гол худлаа шатсан байгаа байхгүй. Яг үндэ тийм дайн болоогүй юусоо. 20 хэдэн зөрчил мөрчил бүх татсан юм байдаг. Нийт түрээнээс ерөөсөө ямар ч дайн мэн болоогүй. Энэ гамингууд ч байгаа ч хөө. Тэр борооны Орос тэргүүд чинь нийт хүрээг авцсан байж байгаа улаан зэрэг чи ирэхэд нийлээл тэд нэг хүрээ байгуулжсэн тэр улаан хавааранд. Тэгэд хүрээг чөлөөлөө богд хааныг буцаагаад хаан ширээн дээр тавьсан дараа бороо ч угаасаа зэрэг Улаанбаатараас гарчихсан гэсэн. Хятадд болж байгаа асуудал дээр ч юм бол хятадд дотоодод нь үүмэн болоод хоёр төрлийн нөхдүүд хоорондоо дайн дайжин болоод санхүүжилтэн зогсоод тэр нөхдүүд богоондоо суугаад алт орнын богоноор тэр хятад руугаа буцсан. Ямар ч 10,000 гаминг ерөөсөө тэр 400 партизан тэр 4 полимот зоож байгаа буудад алдсан юм ерөөсөө байхгүй. 10,000 зэргийн хүү цогцууд чи асар том юм цогцсон байх хэрэгтэй байхгүй юу? Одоо хүртэл шарилн байх хэрэгтэй байхгүй. Байдгүй шүү дээ тийм. Тэр Сэлэнг аймагт амьдарч байгаа тэр Алтан буулагт амьдарч байгаа монголчууд тийм шарил үдсэн хүн байдаг юм уу? 10,000 гамингийн цогц сарсан хүн байдаг юм байхгүй. Энэ шал худлаа түүх байхгүй.
Тэгээ ийм худлаа түүхүүдээс салахгүй бол бид нар үгдээцээ доримжилж ирсэн. Дөнгөж саяхан л Чингис хааныгаа үзий яддаг байсан шүү дээ. Чингис хаан гэж хэлчихээ шоронд явдаг байсан шүү дээ. Өнөөдөр Монголын алтан уургийг ингээ бүгднийг хядж байгаа тий. Тэр сайн ноён хаан намнас суран тэр жалхан цутаг тэгээд агуу үнэхээр мундаг суутнууд маань бүгднийг хордуулаад буудахын буудаж алчхаад бүгднийг нийгмийн дайсан хог шаар болгосон шүү дээ. Дахиж тийм гашуун түүхийг давтаж болохгүй. Өнөөдөр яг үндэ би шууд хатуу болоод шудрагл хэлье. Би бол шууд тэгж шаарддаг. Тэр жокийн хөшөөг зайлуулах хэрэгтэй. Тэр Сүхбаатарын хөшөөг тэр батлан амгаалах юм дараа авч тавьназ. Батлан амгаалахын жанжин бол байсан үнэн. Тэнд нь авч тавьназ. Богд хааныхаа хөшөөг тэр Сүхбаатарын талбай дээр барилт. Чингис хааныхаа хөшөөдөө тэгвэл тэнцээ Чингисийн алтан уургийн агуу хаатынхаа хөшөөг тавил та. Тэр нөгөө баялаар Оросын цэргийн хөшөөнүүдийг зайлуулдаг танктай хөшөө хэд хэрэгтэй. Монголын өчнөө агуу дэдсүүдийнхэн бид нар хөшөөг нь таммаар биш тэгвэл. Монголыг өнөөдөр Монгол чигээр нь байлгаж байгаа энэ агуу түүх бид нар буцаад сэргээхгүй бол буцаад энэ Оросын дамжаад бараг Хятадын хамааралд орохгүй шүү. Ягаад гэхээр энэ Оросууд чи яг боддоор энэ хийж байгаа дайнаасаа болоод эдийн засгийн хөвдөд сулдаад байна. Улам уналтанд орж байна. Тэгээ Оросын тэр манкур дард юм чи улам галзууралд орж байна. Бүр хачин тэнэг болж байна. Тэгэхээр ийм байдлаас биднийг хамгаалах дархлаа бол бид нар эрүүл байх хэрэгтэй байхгүй. Ер нь бол энэ туг далбаа тэмдэх хөшөөчин бол нийгмийг устгадаг хамгийн энгийн үзэгдэл нь шүү дээ. Нийгмийг сэтгэл хөдлөлөөр нь удирдахад ашигладаг хамгийн энгийн элементүүд байхгүй. Тийм болохоор одон тэмдэг өгж байгааг дандаа шүмжлээд идэх. Тэр хөшөө дурсгалыг зайлуулах хэрэгтэй гэдэг. Үнэхээр Монголын түүхийн үнэт мөн юм уу биш юм уу гэдгийг бид дүгнж сэгнэх болсон байхгүй. Энээсээ саллах хэрэгтэй байна. За Монгол улс бол дахиад нэг ингэ асуулт амар ирдэ шүү дээ тий. Орос Хятад хоёр хөштэйгөө дайсагнуулж байгаа биднийг яаж хорлох гээд байгаа юм гэж ярьдаг. Бид нар дэлхийдээ хөл нийлүүлээ явж хахад Монголыг хинч хааж хязгаарч чадахгүй. Энэ боломжгүй зүйл. Нэгдүгээр дагаараа хилийг хаах боломжгүй. Хятад ч Орос ч бай. Оросд дайн болох юм бол хааж магадгүй. Эсвэл Хятад дайн болох юм бол хааж магадгүй. Дайн болоогүй цагт хаах боломжгүй. Яагаад тэгэхээр дэлхийн нийт чинь агаарын орон зайгаараа нэгдсэн конвенцтэй байдаг байхгүй. Тэр конвенцэд сайн дураараа гарах юм уу? Өөрчилж хэн нэгэн улсаа хаах юм бол тэр улсын бүх нислэг нь бас адилхан цуцлагдана, хаагдана. Хятадын тэр өдөрт нислэг хэдэн зуун нислэг шууд хаагдана. Монголын хагарын хилийг хаах юм бол. Монголын хуурай замын хилийг юм уу дамжин өгж байгаа реэкспорт юм уу транзит тээврүүдийг зогсоох юм бол тэдэрт бас яг тийм дарамт ирнэ. Оросууд ч ялгаагүй ирэх ёстой. Монгол 1994 онд 97 онд дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон. Монгол улс. Энэ Хятад Орос хоёр бол манахаас зөвшөөрөл авч дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болж ирсэн шүү дээ. Монгол улсыг дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болж байхад манай хил залгаа улсууд дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болоогүй байсан учраас бид нар шууд элсэжсэн. Дараад нь энэ хоёр улсын элсэхдээ Монголоос зөвшөөрөл авч байсан. Энийг санах ёстой. Тэгээ оюу толгойн сонсголын талаар би сая яриад юм дууссан та. Тэгээ мэдээж яг өнөөдөр яригдж байгаа сэдвийн ярих ч айгүй дутхгүй. Ер нь бол тэр сонсгол зохион байгуулж байгаа хүмүүсийн би шууд хэлэхэд бол энэ бол Оросын юм Хятадын нөлөөлөлд автцсан байх нөхдүүд магадaltaй байна. Лавл Монголын эрх ашиг биш шүү дээ. Би бол шууд тэгж хэлнэ. Би бол тэгж харж байгаа. Тэгээ бид нар Батнайрамдлыг тэр Америкт сургууль төгсөлж ихтэйхэн мундаг энэ чөлөөт эдийн засаг масгийг ойлгодог болсон гэж би итгэхгүй байна. Ер нь бол энэ Америкт юм уу баруун шүү дээ тий. Хятадууд Оросууд ялгаа байхгүй. Зохион байгуулалтаар маш олон хүмүүс сургасан. Тэгээ тэд нар өөрсдийнхөө нийгмийг устгахад ашиглаж байгаа юм янз янзын үйлдэлүүд явагдаад тэр нь илчлэгдэж байгаа. Тэгээ бүхэл бүтэн улсын нийгмийг устгах зорилттой тий маш том сошиал сүлжээ ажиллаж байгаа баригдаж байгаа тохиолдолд өчнөө гарч байгаа. Монголд ч гэсэн энэ байгаа. Тэгэхээр би бол оюу толгой энэ хилцүүлгийг бол
За яг хоо нээлттэй хэлцүүлгийг одоо хуулийн санаачлалуудаа тий олон нийтийн нээлттэй сонсголыг бий болгосон энэ элбэг дөрж байгаад би баярлаа гэж хэлье. Энэ бол маш үнд зүйл. Хоёрдугаарт бол энэ нээлттэй сонсгол нь уг нь их сайн зүйл. Оюутлогоохон нээлттэй сонсголд ороход буруу зүйл биш. Тэндээс хүмүүс мэдээлэл сайн аваад авах. Уул нь сайн талтай. Гэхдээ энэ зохион байгуулж байгаа хүмүүсийн бол би Оросын юм уу Хятадын талын нөлөө бүх хүмүүс байна. Монголоос оюут толгой хөөж, Риотентог хөөж гаргаж байгаад за Оросууд бол орж ирэх бол магадлал багтаа. Яг л тийм мөнгө бол байхгүй. Риотентогоос бол Оросын биш Оросууд хувьцааг нь худалдаад авах тийм чадлууд бэлвэн ч юм бол байхгүй. Хятадууд бол байгаа шүү дээ. Захын компани худалдаад авна. Гэтэ Монголыг бол ер нь бол Хятадын хамаалтаар болгох гэж байгаа юм байна. Алсаараа. Тийм л гэж харж байна. Би энэ дээр бол ер нь бол сая нэг үзэж байгаад бол тийм итгэл бол төрсөн. Монголын арчлагчид хорсон гэдэг хүмүүсийн тархийг ингэтэл угаасан байгаа юм хэн Монголын хордлоод байгааг харсаар байж байна. Тэ энэ пүүжиг юмч үнэ. Ойлгомжтой байгаа ч тэ. Гэхдээ 250 км-ийн цаана байгаа цорын ганцхан худалдаа авахчтай нүүрсээ зарах гэсэн чинь тэрийг дэлхийд тойруулж байгаа давж ашигтай зарна гэж шаадаг гөлөг Монгол хүн биш шүү дээ тэр чинь. Энд чинь батлах шүү дээ. Яг тэрийг хийсэн шүү дээ энэ мулгач чаа. Одоо тэгээ тэр мухар төмөр замаас нь болоод тэр харгины гэрээ хийгдээ үздэй. Хэд олболтынхын өртгөн л одоо $1 тэрбум болсон биш юм чинь. Тэр төмөр замаа барихтаа хичнээн $1 тэрбум хулгай ажиллаа. Тэр 57 гэрээ ил гарсан шүү дээ тий. Сая нүүрсний гэрээнүүд ингээ ил гарч. Тэр 57 гэрээ зөвхөн Батболхын энэ лайл ажигаас гарсан гэдэг чинь бодийн гэрээ чинь. Тэгээ 1 тонн нүүрсний үн дэлхийн зах зээл дээр $400-аас $600 болцсон байхад бодийн гэрээ чинь $75-аас $80 зарцсан мэл хийцсэн мэл шүү дээ. $65-аас $85 хорд хийсэн мэл шүү дээ. Энд чи хулгай шүү дээ. Өдөр $400 зармаар шүү дээ бид нар чинь. За чи бол нэг зүгээр л нэг далдгануур, талчхануур гинөө. Би юу яадгийн энэ бацаахан болон яг тэмтэй адилхан хүмүүст хэлэхэд биш үү те. Ихэвчлэн эрүүл саруул хүмүүс биш үү те. Эрүүл саруулаа би нөгөө голдуу ингээ мал зал гэж биччихсэн шүү дээ. Манайхан мэдж байгаа. Эргүү дагц мал гэдэг үгийг ашиглаад идэв. Тэр чинь юу гэж хэлээд байгаа гэхээр би малын хэлээд байгаа биш үхгүй. Нөгөө малаас долоондор ухаантай хүмүүсийг мал гэдэг байгаа байхгүй. Малаасаа долоо эргүү мал, эргүүцсэн мал гэж хэлээд байгаа шүү дээ. Эргүү дагц гэдэг байгаа чинь нөгөө толгойн ажилтг хүн хэлээд байгаа шүү дээ. Толгойн ажилтг унтаагаараа байгаа. Тэгээ энэ хүмүүсийг бол хомоо сойдог, манкурт боол гэдэг. Тэгээ энэ хүмүүс маань харамсалтайнаас өөрсдөө олон нийт гайхуулах дуртай, тэнэгээ гайхуулах дуртай юм байна тий. Тэгээ яагаад цаа би бацаахныг ингээ хэлчих үү гэхээр эрүүл хүн бол энэ ярьж байгаа сэдв рүү хандж хэлдэг юм. Эрүүл хүн бол яг энэ хомо сойдгууд юм уу энэ эрүүл бус хүмүүс болохтэй тухайн хүмүүн хандаад байгаа байхгүй. Тэгээ би бол одоо нөө мал гэж хэлээд байгаа мал шиг юм ярьж байгааг энэ сэдвийг хэлээд байгаа шүү дээ. Эргүү дагс шиг энэ тэр сэдвүүн тийм байхгүй. Тэгэхээр ийм л байна. За энэ би хизээ ирэх вэ гинэ. Би ах хизээ ирэх вэ сураг байна уу? Ер нь ирэх баха. Гэхдээ энэ одоо нэг олон улс төр байгуулагдаад явж байгаа олон улсын байгууллагад ажиллаж байгаа нэг ачаал нь амар юм билээ шүү дээ. Би яг нүдэрээ явсан хид хидээ бас. Нэр энэ дээр нэг сонирхолтой нэг хоёр төрлийн юм ярьчмаар. Нэг нь элбэгдэж байгаа зүхтаа гарцсан гэж яриад байгаа. Тэгэхээр ямар хүн зүхтааж гарах боломжтой вэ гэдгийг эхлээд ярих хэрэгтэй байхгүй. Нэгтэй шүү дээ тий. Монгол улсын ерөнхийлөгч байсан хүн эх орноосоо зүхтаж гарах боломжгүй хуулийн тийм. Төрийн хамгаалтан тэр чинь 4 жил байдгийн. Монгол улсаас урт удаан хугацаагаар явах хориотой. Хуулийн тийм баг ерөнхийлөгчийн хуулийн дээр. Тэгэхээр энэ хүн бол 4 жилийн хугацаанд Монголд амьдарч байхдаа нэгдүгээр шалгуулсан бохгүй. Нөгөө зангиагаад зүгөө гутлаа таслаад очиж шалгуулсан бохгүй. Гэхдээ юм хүм гараагүй юм байлээ. Дахин шалгууллаа. Тэгээд тэр хоорондоо богино хугацаагаар ирж буцаад яваадсэн. За одоо бол миний харж байгаагаар энэ хүн бол
хэд хэдэн олон улсын том байгууллагын нэлээд өндөр албан тушаал дээр очсон байна гэж харсан. Сая болдог ардчлалын форум гэдэг одоо дэлхийн ардчлалын нийгэмлэг шүү дээ. Тэгэхээр энэ байгууллагын бол дэд ерөнхийлөгч гэдэг албан тушаал дээр байна. Аз нөхөн толгой хариуцсан дэд ерөнхийлөгчүүдэд тий. За тэр ерөнхийлөгчээр нь ажиллаад байгаа хүн чинь одоо Канадын ерөнхий сайдаар 2 удаа ажиллаж исэн. Тэр Харпер гэдэг ерөнхий сайд байгаа шүү дээ. Тэр нөгөө нэг зурган дээр хамт гарцсан байгаа өндөр буур дүрстэй хүн. Тэгээ тэр эргэн тойронд нь гарцсан байгаа тэр хэд хэдэн ерөнхий сайд нар тэр байгаад байгаа Английн ерөнхий сайд харагдчихлээ. Австралийн ерөнхий сайд харагдчихлээ. За хэд хэдэн улсын ерөнхийлөгч нар эдгээр харагдаад байгаа. Тэгэхээр дэлхийн том удирдагч нартай зэрэгс суугаад байгаа байхгүй. За миний нүдэн дээр Европын холбооны Евро сангийн удирдлагын тэргүүнтэй ингээ гар ороод ярилцчихлээ. Тэр хоёр өмнө хэд хэдэн уулдаа уулзалт ярьсан байна. Тэгээд Монгол улсаас гадагшаа явж байгаа мөнгө урсгалын одоо 1.5-аас 2 тэрбум доллар нь Оросын холбооны улс руу явдаг шүү дээ. Нефт шалтгааны худалдаа авалт. Гэтэ энэ худалдаа авалтын дээр бити хориг тавиараа гэд айгуу тийм мундаг яриа болсон л да миний нүдэндээ. Би тэр яриаг яг нүдэрээ хараад цоцож байхад үнэхээр тэр хүний хараа багахсан. Тэгээ монголчууд бүхий л цаг үедээ ийм хүнд байдалд байгаа шүү. Орос Украины дайн бол хэцүү байгаа нь үнэ. Бид нар дайн санхүүжүүлээгүй шүү. Тэр нефтийг худалдаж авахгүй бидэрт одоохондоо өөр сонголт байхгүй шүү. Монголын арчлал эрхчлөөг хамгаална гэж бодож байвал Монголд арчлал эрхчлөө байгаасаа гэж бодож байвал наад мөнгөндөө хориг тавьж болохгүй шүү гэд. Тэгээ нөөдөөс нь нөгөө тэр Европ сангийн тэргүүн гараа өгöd гар бариад би танд амлчихъя гэдэг ч хэлээ. Би танд амлчаа гэж л. За тэгээд арчлалыг дэмжих хүрээлэн янз янзын сангийн удирдлагууд эдгээр тэгээ бидний Монголын арчлал одоо ямар тусламж хэрэгтэй вэ, юу хэрэгтэй вэ бид нар туслахад бэлэн байгаа. Тэ та нар ингээ хэл дотоо яриараа ерөөсөө ярихаа болцсон байсан. Танаа ингээ арчлал намынхын ирээд танаа ингээ хүмүүс ингээ холбогдож байгаад баяртай байна гэдэг чинь. Яг өндөө Халтмаагийн Батулга гэдэг нэг Оросын гөлөг Монгол улсын ерөнхийлөгч хийж байхдаа Монголыг дэлхийгээс тасалсан шүү дээ. Энэ харуулгач чинь олон улсын Монгол улсын ерөнхийлөгч чинь Монгол улсын гадаад бодлогыг тодорхойлогч нөхгүй. Олон улсын ямар юмд орсон очиж ороогүй ш надад чинь. Шанхай хамтын нийгэмлэгийн уулзалтанд орсон, Евразийн уулзалтанд очсон. Өөр юмд очиагүй ш. Тэгээ Трамптай очиж уулзангуудаа юу гэж солиорсон санаж байгаа үстэй. Байгаль тэр юу Сибирь штат байна. Та Путинтэй уцаар ярьж солиорж байгаа. Монголын асуудлыг ярихгүй. Гэхдээ энэ Монголын асуудлыг ярьдгүй юм балаа юм аа тэг яга хайрлаад идэв дандаа Монголыг хорж явдаг. Тэгэхээр энэ хийсэн үйлдэлүүдээр нь дамжиж би энийг хүн ингэж хэлээд байгаа. Тэгээ бас бичээд байгаа. Энэ маш олон юм би хэлж чадна. Халтмаагийн Батулгын юм ярих юм зөндөө их юм байгаа. Жишээ нь гурилын үнийг докторчуудаа болгоно горил Монголд хомсдлоо гэж хэлж хагаад экспортын гурилын татварыг байхгүй болгоод өнөөдөр Монголын гурилын үйлдвэрүүдэд давхруулсан үн чинь амраа өсгөлнө шүү дээ. Тэ? Сая тэр их хурлын дарга болсон нөхөр. Гэхдээ тэр нэг хүний гурил Монголд байхгүй болсон гэсэн үг байхгүй. Түүнээс Монголын зах зээл дээр гурил байсан. Тэр хэн гурилгүй байсныг одоо сайн сана. Монголын энэ тариалан эрхлэх сан гурил үйлдвэрлэгч жижиг дунд үйлдвэрлэлийн за тэгээд бүх тэр хөгжлийн банкны бүх дэмжлэгийг авдаг гэсэн Халтмаагийн Батулгын хамаарал үхий гурилын үйлдвэрүүд тэ тэр газар тариалангийнх нь гурилгүй л болсон байсан шүү. Удаагүй болсон байсан. Тэд чи одоо мөнгө төлөөгүй байгаа шүү дээ. Тэр хөгжлийн банкндаач мөнгө төлөөгүй, тариалан сандаач төлөөгүй, юу гэж төлөөгүй байгаа шүү. Бүх дэмжлэгийг авдаг байсан. Тэгээ энэ хүн гурилгүй болсон байсан бохгүй. Энэ хүн будаагүй болсон байсан. Талах чихэр гурил байхгүй, будаа байхгүйс учраас Монголын импортын гурилын тэгээ будааны татврыг тэглэсэн бохгүй. За одоо үр дүнд нь бол Монголын үндэсний гурилын үйлдвэрүүд нь давхурсан байхгүй болж байна. Айгүй хүнд байдалд орцсон байна. За Монголын тариаланчт нь будаа болж байгаа.
Ийм л юм болсон. Одоо тэгээ яг бодиттой зах зээл дээр хурдж юм зогсоо цаг өсөж байгаа. Орос ахын чинь өөрөөр орж ирээд нэг хямдарчин гэж итгэж найжсэн бол үгүй гоц тээ. Тийм болдоггүй юм. Энэ нөгөө зах зээлийн хууль голдрогоос зөрчил ирэхлээр бүх юм худлаа болчихж байгаа байхгүй. За тийм л юм болсон. За богино хугацаагаар ээж очиод яваад байсан гинүү. Тийм богино хугацаагаар ээж буцаад яваад байсан шүү дээ. Тэр сүүлд тэр албан тушаалд орохоос өмнө хэд хэдэн удаа наашаа цаашаа яваадсан. Тэгээ энэ элбэгдэж байгаа Монголдо ирнэ. Асуудалгүй. Тэгэд бас дахиад нэг логикийн энэ элбэгдэж байгаа тэр нэг нэмээд хэлэхэд энэ ингэдэг байхгүй. Монгол улс нэгдүгээртэй шүү дээ тий. Маш олон улсын их олон байгууллагын гишүүн байхгүй. Нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх. Тэгээ Цэм энергийн газар, дэлхийн эрүүл мэндийн газар гэл ингээл байдаг шүү дээ тий. Агаарын нисхийн далайн гацгүй улсууд гэж маш олон байгууллагын гишүүн. Яг энэ шиг Монгол улс шүү дээ тий. Олон улсын гэмт хэрэгтэд тэмцэх байгууллагын гишүүн. Олон улсын авилгатаа тэмцэх байгууллагын гишүүн. Тэгэхээр яг бодтоор болохоор энэ хүн хэрвээ гэмт хэрэг хийсэн бол эхлээд хэрэг үүсгэх ёстой хуулийн дагуу. Хэрэг үүсгээд тэр хэргийн материалд бүрдээд эхлэх юм бол прокурор өгдөг хэргийг танилцуулна. За прокурор үндэслэлтэй гэж үзэх юм бол энэ хүнийг зарлан дуудах явуулна. Тэгээ тэр нь хаана байхаас үл хамааран дуудаж болно. Хэрвээ ирэхгүй зүхтаж байгаа гэж үзэх юм бол энэ олон улсын байгууллагуудаар дамжаад Интерполоор нь дамжаад тий олон улсын гэмт хэрэгтэд тэмцэх байгууллага. Олон улсын зохион байгуулалтаа гэмт хэрэгтэд тэмцэх байгууллага гэж байна. Олон улсын авилгатаа тэмцэх газар байна. Энэ байгууллагуудаар дамжаад явхад энэ хүний жишээ нь бол энэ нуугдж байгаа хүн бол ил тод явахгүй шүү дээ. Жишээ нь элбүдэрж байгаа бол хаана яваа газар болгоно авчид өөрөө нийтлээд явдаг. Тэрийг нь олон нийт дэлхийд даяар цацагдчихэдэг. Дэлхийд дээр хэдэн мянган хүн үзчихэдэг. Сая миний нүдэн дээр тэр арчлалын форум дээр лав 6-7 урлаг ирж илээ дараалаад. Канадын маш том сургууль арчлалын хүрээлэн урлаг өгж байна. Тэгээ ховрын институт тавьсан ихтгэлээ яг тэрнгүүр нь манад уншаад өгөөч. Та болцоотой цагаа өгөөч. Бид нар таны одоо ингээд арга хэмжээ зохион байгуулъя. Европоос урьж гин. Тэгээ ийм юмнууд байдаг. Тэгэхээр энэ хүн бол цугдж байгаа хүн ерөөсөө октообус биш. Зүхтаж байгаагээ хэлэхээр нь итгэдэг нэг цөөхөн хідэн нөгөө макурт арт түмэн байна шүү дээ. Гэхдээ тэр хүмүүс маань удахгүй юмыг ойлгоод эхлэх баха. Тэр макурт гэж хичнээн өнөөдөртөө макурт хомоос ойдаг хэлбэрээр альваад ингээ хандж байгаа гэсэн тэр хүмүүсийн уурах тархин ажиллаж байгаа. Хэрвээ нийгэм нь өөрөө эрүүлжээд эрүүл тишээгээ яваад хүний төлөө чиглээд ирэх юм бол энэ хүмүүс аяндаа зүв бурууг ялгаж чадна. Яг өнөөдөр хүсэн хүсээгүй хэд давмгаа юм сурталхуулгын мэдээллийн орон зайд энэ хүмүүс хууртаад автаад байгаа зүйлүүд бол байгаа. Тэгэхээр элбэгдэрж байгааг ингээд оргоо явж байгаа гэж бодох юм бол худлаа. Аваад иж болно. Гэтэл хэрэг үүсэг. Үүсэх хэрэг байна уу? Яг ямар гэмт хэрэг хийчихв? Тэрийг нотлох хэрэгтэй. Тэгээ прокурорд өгөх хэрэгтэй. Тэр нь хэрэг үүсгэж болох юм уу? Зарлан дуудах юм үгүй юм уу? За тэгээд дараа прокуророор дамжаад шалгагдаад дуусахлаа шүүх дээр очиод шүүхэн шийдэн тэр үнийг гэмт хэрэгтэн мөн үү биш үү гэдэг. Тэг би нөгөө энэ Батмөх Сүхбаатар утсан нэгхэд нэрээ Женко цогт хэрлийн хажууд сууж байсан энэ талаар ямар бодолтой нэ. Ер нь нэг ингэж байгаа Арчилсан намд бол Халтмаагийн Батулга гэдэг хүн бол ер нь бол орон зай айгу багассан. Тэрнээс бол одоо Арчилсан намын лавл үндэсний бодлогын хорооны гишүүд бол ичдэг болсон. Арчилсан намын үндэсний бодлогын хороо чинь Арчилсан намын ураг тарих штэ. Энэ хулгайч сая нөгөө Арчилсан нам чинь юу яаж байгаа бохоо. Европт очоод Солонгост очоод Америкт очоод тэгээ дэлхийн арчлалын улсуудтай ингээд хөл нийлүүлээд тэгээ дэлхийн нийтдээ монголчууд харилцаагаа нэмэгдүүлээд ингэнгүүт нөгөө хулгайч сандраад танаас нийцэн өшгөлөө гаргаж авахгүй. Новшоо тэр танаа ачсан навч нэм хийгээд наад нэг цогтөрлөө зогсоо гэж хэлсэн байгаа. Тэгээ очоод солиоч ч хажууд нь суудсан биз. Тэгээ цогтгөр бол мэдээгүй ягтан суусан гэж би бодож байна. Дутаадаа хажууд авч суулгааг баг. Тэгээ царай төрхөн ч гэсэн яг тийм шинжтэй байна лээ. Тэгээ одоогоор бол Монголын арчилсан намын дарга түүний удирдлагын багийн хийж байгаа ажлуудад бол би бол сэтгэл санаа бол хангалуун байгаа. Хийж байгаа олон үйлдэлүүд нь бодлого шинж нарт бол маш зүв байна гэж харж байгаа учраас би бол намаа дэмжиж байгаа яг одоогоор. Гэтэ нэг зүйлийг хэлэхэд бол
Ардчилсан намын үнэт зүйл бол эрхчлөө шүү. Эрхчлөөний философи шүү. Энэ үнэт зүйлийн минь эсрэг байх юм бол энэ ардчилсан намын хямбгаач байсан надад хамаагүй ээ. Би үнэт зүйлээ хамгаална. Ардчилсан нам өөрөө бүхэлдээ үнэт зүйлээ хамгаалах ёстой. Ардчилсан намын гишүүнд мөн бол та эрхчлөөний эсрэг нэг ч үг дуурж болохгүй, нэг ч үйлдэл хийж болохгүй, нэг ч хувилдаанд орж болохгүй. Монгол улсын тусгаар тогтнол бол энэ Монгол хүний эрхчлөөн дээр баталгааждаг. Тийм учраас ардчилсан нам бүхэлдээ энэ эрхчлөөг хамгаалах ёстой. Монгол хүний эрхчлөө, Монголын нийгмийн эрхчлөө, Монголын тусгаар тогтнол эрхчлөөг хамгаалах үүрэгтэй. Энэ бол үүрэг. Тэгэхээр энэ үүргээ сайн сахиж хангаж биелүүлээрэ гэж хүсье. За тэгээд лайв маань айгүй удаан үргэлжлээ. Ойр тус лайв хийгээгүйсэн. Тэгээд жоохон ачааллахтай байгаад байгаа байхгүй. Би миний нуруу өвдөд байгаа шуучлаа. Би тэгээд бас хийгээд ингээд бие ингээд хөдөлгөөд байгааг зүгээр ойлгоорой. За тэгээд лайв маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд та бүхнийхээ санад сэтсэн сайн үүс бүхэн саадгүй сайхан бүтэж байгаарэ гэж хэрөөё. За тэгээд дараагийн лайваар уулзлаа баяртай.